Төмс ургуулах үйл явц нь үрсэлгээ, үрийн төмсийг тасдах, тарих, ургац хураахаас бүрдэнэ. Одоо эдгээр тариалангийн ажиллагаа бүрийг авч үзье. Төмсийг эхлээд үрслүүлсэн үед тэр дорн тарснаас илүү сайн ургадаг. Төмсний тамирын урт нь тариалалтын аргаас хамаарат өөр байдаг. Гэхдээ 1-2 см орчим байх нь ерөнхийдөө хамгийн тохиромжтой. Одоо үрийн төмсийг тохиромжтой хэмжээтэй болгож тайраад тайрсан гадаргууг идэгтлэн хүлээнэ үү. Төмсийг 2-4 хэсэгт хувааж, хэсэг тус бүр нь 30-40 г жинтэй 1-3 тамиртай байхаар зүснэ. Доод хэсэгт нь 1 см орчим үлдээгээд дээрээс нь хамгийн олон тамир байдаг доош чиглэлтэй тасдна уу. Тасалсан гадаргууг хамтад нь буцаан байрлуулна уу. Тэдгээрийг агааржуулалт сайтай хайрцагт хийгээд 10-аас 14 хэм температурт 80-85% чигшилтэй сэрүүн газар хадгалах ба тайрсан хэсгийг эдгэрэх боломжийг олгодог. Талбайд үрийн төмсийг тариалахад хөрсийг зөв бэлтгэх нь нэн чухал. Агаарыг сайн нэвтрүүлэх, ус зайлуулах нөхцөлийг бүрдүүлэх, балархай хэсгүүдийг арилгах үүднээс хөрсийг гүн сүхнэ үү. 70-70-аас 75 см зайтай өргөсгөөд илүү бага нарны гэрэлтэй талд 25 см зай үлдээн тарина уу. Энэ үед ус тогтож ялзрах явдлаас сэргийлэхийн тулд төмсийг мөрний ерөөлөөс дээш өндөрт тарина уу. Төмсийг үүнтэй адилаар мөрөнд байрлуулсны дараа чийг алтхаас сэргийлж хөрсийг хөнгөн хучна уу. Хуванцар хучлага ашиглах үед тариалахдаа 10-аас 15 см гүн тариалагчаар тарьж 70 тэгшлээд дээгүүр нь хуванцар хучлагаар хучна уу. Ургац хураах үед төмснүүд нь амархан хуулахааргүй хатуу хальстай байх ба бөөгнөрлөн жигд ургасан байх ёстой. Мөчрүүдийг хуулаад үлээсэн хальсыг авч хаяад хураана уу. Уламжлалт аргаар төмсийг хурц эсвэл гар хүрзээр хураадаг байсан бол сүүлийн үед хураагчийг илүү түлхүү ашиглах болсон. Энэ үед төмсний хальсыг хуулж эсвэл шархлуулахгүй байхад анхаарна уу. Хураасан төмсийг нарны шууд тусгал, өндөр температур эсвэл бага температураас хол байлгана уу. Хит их нарны гэрлийн улмаас өнгөн хувирсан, гаж ургасан, хагарсан болон 50 граммаас бага жинтэй төмснүүдийг хаях хэрэгтэй. Энэ нь хөдөө аж ахуйн ажилчдад зориулсан тухайн ургамалд тохирсон тариалангийн дадлын гарын авлага юм. Баярлалаа.